Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод 2024 оны байдлаар 475,100 гаруй өрх оршин суудаг бөгөөд үүнээс 50-аас 60% нь гэр хорооллын бүсэд амьдарч байна. Нийслэлийн агаарын бохирдлын 55.6% орчим нь гэр хорооллын яндангаас үүсдэг. Үүнийг дагаад агаарын бохирдол, хүлэмжийн хийн ялгарл нэмэгдэж, эдийн засаг, байгаль орчин, эрүүл мэндэд ноцтой хохирол үзүүлж байгаа билээ. Энэ нь зөвхөн Улаанбаатар хот төдийгүй орон нутгийн хэмжээнд ч асуудал болоод байна. Энэхүү асуудлыг шийдэх зорилгоор Европын холбооны Switch Asia хөтөлбөрийн санхүүжилттэй дулаан шийдэл төсөл амны орон сууцыг дулаалж, эрчим хүч, түлшний хэрэглээг багасгах замаар хүлэмжийн хийн ялгарлыг багасгаж, агаарын бохирдлыг бууруулахад хөв нэмрээ оруулах зорилготойгоор 2018-аас 2022 оны хооронд 1-р үе шатыг 2022-оос 2026 онд 2-р үе шатыг амжилттай хэрэгжүүлж дууслаа. Энэ хугацаанд төслийн хүрээнд 201 бригадыг сургаж, 4850 өрхийг дулаалж, 20 гаруй мянган тонн хүлэмжийн хийн ялгарлаас сэргийлж чаджээ. Мөн ногоон зээлийн хүртээмжийг нэмэгдүүлж, 5 банк, 3 банк бус санхүүгийн байгууллагатай хамтран ажиллаж, 2 хадгаламжийн бүлэгтэй хамтрах туршилтын үйл ажиллагаа амжилттайгаар явууллаа. The second phase of Switch Off Air Pollution in Mongolian Cities project, funded by the EU's Switch Asia program, was launched in 2022. Over the past 4 years, together with our implementing partners, we have made strong progress, building on the solid foundation of the SOP1 project. One key milestone was the expansion of the project to Dakhanhul province. In parallel, we conducted several important research initiatives over these 4 years. This included studies on scaling up solutions, labeling, cost-benefit analysis, winter monitoring, as well as socio-economic and health impact. The results of this research will continue to provide valuable insights and guidance even beyond the duration of the project. The impact of SOP2 goes beyond Mongolia. Its experience has inspired similar initiatives in Morocco, Benin, and Tajikistan. Through a study tour in Belgium and France, the Mongolian delegation had the opportunity to gain valuable insights, particularly on policy frameworks, financial mechanisms, and incentive systems to drive energy efficiency at scale. These collaborations led to the creation of the Fresh Air Working Group, a network of committed institutions who continue to work together towards a more sustainable future for Mongolia. Төслийн эхний үе шатаас ялгаатай нь дулаалга төдийгүй хүлэмжийн хийн ялгарл багтаа буюу сэргээгдэх эрчим хүчийг ашиглах технологиг судлан завгар сууцыг барьсан. Тэг эрчим хүчний сууц нь эрчим хүчний хэрэглээ бага, сэргээгдэх эрчим хүчээр жилийн балансаараа өөрийгөө хангах гэсэн үндсэн зарчмаар төлөвлөгдсөн. 6 хэрцэг 6 хэмжээтэй маш сайн дулаалга, битүүмжлэлтэй барилгын эрчим хүчний ангилал буюу өндөр хэмнэлттэй халаалтын системээ 5-аас 15 кВт-ийн хүчин чадалтай агаар усны дулааны насоос 5.6 кВт-ийн нарны цахилгаан үүсвэртэй зай хураагуур, усан нөөцлүүр, хуримтлуурт цахилгаан халаагуур гэсэн 3 төрлийн нөөцлүүрийн системтэй. Энэхүү завгар сууцтай 925 хүн ирж танилцаж зураг төслөөр нь нэг байшин баригдсан. Мөн Body Properties-ийн санхүүжилтээр 2 айлыг бүрэн дулаасан бөгөөд эдгээр айлуудад сэргээгдэх эрчим хүчний шийдлүүдийг турших, үнэлэх болон карбон кредитийн зах зээлийн боломжийг судлах зорилгоор нарны цахилгаан үүсвэрийн систем болон дулааны насоосыг суйрлуулад байна. Дулаан шийдэл 2 төслөн засгийн газар, барилга хот байгуулалт, орон сууцжуулалтын яам, нийслэлийн засаг даргын тамгын газар, нийслэлийн 7 дүүрэгтэй хамтарч олон нийтийн сургалт, өдөрлөг, арга хэмжээ зохион байгуулсны нэг томоохон төлөөлөл нь Улаанбаатар компанид ажил байв. Сайн байцгаана уу? Хот төлөвлөгч архитектор Ган Зэргийн Лувсан Жанц байна. Бид 100 болсон гэдэг утааны асуудлыг мартаж болохгүй. Өнөөдөр Монгол улсад утааны асуудал бол зөвхөн Улаанбаатарын асуудал бус
үндэсний хэмжээний асуудал болчиход байгаа. Бид ойрын хугацаанд энэ агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг зайлшгүй авах хэрэгтэй. Цогц төлөвлөгөө боловсруулж түүнийг хэрэгжүүлэх ёстой байгаа. Тэгэхээр төрийн зүгээс эдгээр оролцогч талуудынхаа оролцоог нь чиг үүргийг нь тодорхой болгож өгөөд цогц бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай гэсэн зүйлийг суралцаж явснараа давуу тал боллоо. Үүнийгээ цаашдаа Монгол улсын хууль эрх зүйн орчин болон татрын бодлого дээр тусгаад явах бодолтой байна. Мөн агаарын бохирдлын үндэсний хороо, эрчим хүчний зохицуулах хороотой хамтарч видео контентууд хийж нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газрын санхүүжилтээр дулаалгын загвар болгож нэг айлыг бүтэн дулаалав. Дулаан шийдэл төслийн хүрээнд хөгжүүлсэн дулаалгын шийдлүүд зах зээлийн загвар сайн туршилгыг нэгтгэн амны орон сууцны дулаалгын цогц шийдлийг агуулсан 5 төрлийн гарын авлагыг цахим болон хэвлэмэл байдлаар хөгжүүллээ. Гарын авлагуудыг айл өрх, барилгын салбарын бичил, жижиг дунд бизнес эрхлэгчид, санхүүгийн салбарынхан, төрийн байгууллагууд болон төрийн бус байгууллага тус бүрийн онцлогт тохируулан боловсрууллаа. Багц гарын авлагуудтай дулаалга цэг имэн веб хуудасны амны орон сууцны дулаалгын шийдэл цэсээс дэлгэрэнгүй үзэж танилцах боломжтой. None of this would have been possible without the dedication of our partners, local institutions, supporters, and the citizens who chose to embrace change. Together, we have taken important steps towards cleaner air and a greener future for Mongolia. To be continued.